Та бүхэн сайн байцгаана уу? Цаг үе үзэл бодол нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр цаг үеийн ямар асуудлаар хэн үзэл бодлоо хуваалцах нь вэ гэж та бодож амжсан байж магадгүй. Тэгвэл ойрын өдрүүдэд бидний амны уншлага мэт болцоод байгаа. Халтаргаа төгжрээ, чиглэл маршрут, цагаан сарын үзэсгэлэн худалдаа, ааруулын үн талаар ярихгүй. Харин би яг нэвтрүүлгээ эхлэхийн өмнө үзэгч танаас нэг хоёр асуулт асуумаар байна. Та сонгуульд оролцохдоо саналаа худалдаж ирсэн үү? Эсвэл таны саналыг худалдаж авах тохиолдолтой та таарч байв уу? Хариулт нь танд байгаа бах. Харин яг энэ сэдвээр ярилцах зочноо одоо та бүхэн танилцуулъя. Энэ бол Монгол Улсын их сургуулийн улс төр судлалын тэнхимийн дэд профессор доктор Эрдэнэ Далай. Энэ сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой бас хэд хэдэн нэвтрүүлэг хийж байхад битээр энэ тухай бас ярилцчихсэн. Тэгэхээр өнөөдөр сая би үзэгчдэд асуулт тавьчлаа шүү дээ. Таны саналыг худалдаж авах оролдлого байсан уу? Та сонгуулиа худалдаж ирсэн үү? Энэ асуултыг бас тань тавиад ярилцлага эхэлье. За сайн байна уу. Тэгэхээр ер нь надад бол тийм тохиолдол гарч байгаагүй. Зөвхөн надад яг энэ санал худалдаа авалттай холбоотой маш олон бэлгэнүүд байна. Манай улс төрчдийн нэр дэвшгэр горилогчдын ер нь бол манад сонгогчдод тараадаг саналыг худалдаж авах зорилгоор ямар нэгэн тийм санаагаар тараадаг бэлгэнүүд бол маш их байдгаа гэдг нь одоо бидэнд нэгэнтээ ил болцсон байна. Бүгд түлээж ирэх байхад тийм. Гэтэл ягаад улс төрчид нэр дэвшигчид тийм ээ ер нь бол сонгуулийн өмнө санал худалдаж авах зорилгоор сонгогчдод бэлэг тараагаад байдгийн бэ гэдэг нь их сонин. Яг ер нь бол сонгуул гэдэг бол өөрөө маш их өрсөлдөөн байх хэвээр. За тэр нь мэдээж хэрэг хууль ёсны хүрээнд хийгдэх хэвээр. Гэтэл сонгуулийн бид нар нөгөө олон улсын жишгийн дагуу маш олон ийм суурь зарчмууд байдаг л да. Хамгийн наазах нь гараанаас бүх нэр дэвшигчид тэгш өрсөлдөж гарах ийм зарчим байгаа даа. Тэгэхээр энэ сонгуулийн энэ зарчим одоо жишээлх юм бол тэр бэлэг тараагаад байгаа, мөнгө өгөөд байгаа, эсвэл ямар нэгэн амлалт өгөөд байгаа улс төрчид намуудын одоо тэр хор уршгаар сонгуулийн наазахын зарчмууд хэрэгжихэ болчдөг. Би одоо жишээ нь үндсэн хуулийн заасан сонгох хэрэгтэй тийм ээ. Бас мөн одоо сонгогдох хэрэгтэй. Гэтэл би сонгох эрхээ эдлийгээд нэр дэвшигчдийг сонгох гэтэл нөгөө нэг нэр дэвшигчид манай тойрогт нэр дэвшиж байгаа өрсөлдөж байгаа хүмүүсийн дотор маш их байдал одоо олон бэлгийг тараасан мөнгө өгч гисэн өмнө нь одоо ямар нэгэн байдлаар тэнд одоо тойргоо усалсан ийм нэр дэвшигчид нөгөө талд миний сонгох гээд байгаа нөгөө бодлого яриад улс орныг хөгжүүлэх тэр одоо бодлогын мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байгаа нэр дэвшигч хоёрын одоо хэнийг нь сонгох вэ гэхээр нөгөө миний сонгох эрх тэр мөнгө тараасан хүмүүс дээр очичхороо одоо алдагдах гээд байгаа гэдэг. Нөгөө талаараа нэр дэвшиж байгаа хүмүүсийн сонгогдох эрхийн асуудал бас энд яригдах болно. Бүгдээрээ адилхан тэгш гараанаас гараа сонгуулийн нөгөө энэ шударга бай, сонгуулийн сурчлагаанда одоо тэр бүх зүйлээ ингээд шударгаар хийя гэж өрсөлдөж байгаа хүмүүст нөгөө талд нь хүмүүс тойргоо осолцсон хүмүүс нэр дэвшээд ахаар хэдийгээр би одоо сайн бодлого мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа ч гэсэн одоо тэнд нөгөө давуу байдал үүсчихэд байгаа учраас сонгогдох эрх бас зөрчиж өгдөг. За энийг асуу цаашаа битэр нэлээд гүнзгий ярина. Тэгэхээр яа харахгүй одоо манай үзэгчд сайн нэвтрүүлэг эхлэхэд ерөнхийдөө битэрийн эргэн тойрон байгаа юмнуудыг харсан бах. Ягаад гэвэл Эрдэнэ Далай доктор бол ерөнхийдөө залуучуудыг сонгуульд оролцохтой хариуцлагатай оролцох үүднээс одоо эдний багийнхан бол энэ улс төрчдөөс ирсэн бэлгэнүүдийг ингэж үзэсгэлэн гэдэг юм одоо гаргасан байгаа. Энэ цаашдаа баг музей болох байх л та. Тэгэхээр энийг албаар тавьсан юм. За тэгтэл цагаан сар хаяанд ирчихсэн үед та бүхэн ярилцж штэ. Тэгээ одоо ахмад наснаа хүндэлж гарын бэлэг өгнө гэдэг их тийм гэмгүү сайхан монголчуудын одоо сайхан тийм бэлэгдэлтэй өгүүлбэрийн цаана одоо энэ үйлдэлүүд яваад эхэлж ах шиг байна. Эхэлсэн ч байж магадгүй. Тэгээ одоо яах вэ? Сонгогчдын одоо тэр нэг зарчимч шударга байдал дээр л одоо найдаад үлдэх юм уу? Эсвэл энэ өөрөө улс төр судлалын ухаанд бүр тийм тодорхой судлагдсан санал худалдан авалт гэдэг оролдлого байдаг. Тэгээд энэтэй яаж энийг илрүүлж яаж одоо энэ
шудраг сонгуулийн төлөө явах юм бэ? Тэгэхээр яг ер нь бол санал худалдаа авалт гэдэг нь өөрөө маш том олон салбар шинжлэх ухааны олон одоо судлаачдын судалдаг юм дундын салбар болчлоо л да. Нийгэм эдийн засаг тийм ээ антрополог, за хууль, улс төр гэдэг ингээд маш олон талаас нь судалдаг. Гэтэл яг гадны орнуудад энийг яаж судалж ийн тийм ээ гадны орнуудад энэ санал худалдаа авалтын ямар хэлбэрүүд байгаад идэв гэхээр ер нь бол дэлхийн улс орнууд энэ мэдээж хэрэг ийм зүйлтэй нүүр тулсан. Гэхдээ нөгөө энэ том зургаараа харах юм бол улс төрийн санхүүжилтийн асуудал байхгүй нөгөө намууд сонгуульд яаж нэр дэвших үү? Сонгуульд ялд байгуулахдаа мөнгөтэй хүндлэл байх юм бол бизнес эрхлэгч чамаагүй улс төрд ороод парламент сонгогддог гэсэн ийм ашиг сонирхлын үүднээс энэ бүр суураараа харах юм бол тэгж холбогдно. Яг хөө санал худалдаа авалт гэж тусгаад нь аваад үзэх юм бол дэлхийн улс орнууд өнөөдөр хууль эрх зүйн хүрээнд зохицуулсан байна. За нөгөө талд нь нөгөө ёс зүйн хүрээнд тийм ээ энийг маш сайн зохицуулаад хэрвээ ийм технологи аргыг хэрэгэлсэн улс төрчид нэр дэвшигч байх юм бол энийг ерөөсөө сонгохгүй сонгогчд нь ийм зүйлийг хүртэл ингээд суудсан юм улс орнд байгаад байна. Яг одоо ямар улсуудад энэ санал худалдаа авалтын арга хэлбэрүүд маш түгээмэл хэрэглэгдээд бүр ингээд ордоод байгаа гэхээр ардчлан төдийлөн одоо сайн биш тийм ээ. Тэгээд эдийн засгийн хувьд маш одоо юм ядуу буурай улс орнуудад энэ тэгээ маш их авилгатай улс орнуудад энэ санал худалдаа авалтын хэлбэрүүд байгаад байна. Жишээлх юм бол Африкийн улс орнууд, Мексикч гэдэг юм уу те. Ингээд харахаар тэнд яаж юм гэхээр зүгээр нэг юм гурил зурдаг төмпөө өгөхөд л та хин саналаа өгөх гэхэд би энийг өгсөн хүнд л саналаа өгнө гэдэг ийм бүр кейс рүү орчихсон. Тэгээд санал худалдаа авалтын хамгийн том хор уршиг нь юу байдаг гэхээр нөгөө ардчлалын эсрэг болоод ирэлдэг. Бид нар сонгогдох хэрэг магадгүй одоо манай сонгогчдод ярьдаг штэ хин юм өгж гин тийм ээ аль улс төрч юм өгж гин яг би аваад авчи гэхдээ би саналаа өгөхдөө өөрийнхөө өгөх хүндээ өгчнө гэд яриад маш олон жил явж байгаа. Тэгээд энэ тэгээд ажилт юм уу? Үр дүнтэй байж чаддсан юм уу? Яг ер нь санал худалдаа авалтын гол зорилго бол 10 хүнд одоо бэлэг ямар нэгэн амлалт өгөхөд л тэрнээс 2 3 хүн саналаа өгж явахад л тэр зорилготой хүрч ийн гэсэн үг. Ер нь бол тий 10-лаа заав саналаа өгөх албагүй. Яг нөгөө талдаа яаж юм гэхээр тэр одоо санал худалдаа авалтанд одоо эхлээ бид нар бэлгийг аваад мөнгөний аваад ингээд амлалтыг аваад байгаа бол сүүлдээ энэ яаж юм гэхээр хэрвээ та энэ хүнд чи энэ хүндтэй саналаа өгөхгүй бол чиний ажлын байрыг чи үгүй хийн те би чамайг ажлаас гаргана. Эсвэл танаа орон нутагт хийх энэ төсвийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтыг би хийхгүй. Одоо юу гэдгийг энэ дээр тийм дарамтлах юм хэлбэрлүүгөө ордог. Тэгэхээр нөгөө ардчлал бид нар нөгөө сонгох эрхтэй яадгийн авчаад дараа нь би хиндээ өгөх нь хамаагүй гэж ярих нь бол бүр наазахын юмдаа бид нар орцсон. Дарамтлагдаг хэлбэрүүд манад үүсээд эхэлсэн. Тий. Жишээ нь одоо орон нутагт ажилдаг одоо тий эцэг эхийнхээ ажлын дарга нь орон нутгийн хуралд нэр дэвшлээ гэхэд хотоос заавал хүүхдээ авчирч миний төлөө саналаа өгөхгүй бол болохгүй шүү гэд ингээд дарамтлаад заавал авчир гэдэг хэлбэрлүүгээ хүртэл манад ийм кейсүүд хүртэл зөндөө байгаад байна л да. Тэгэхээр нөгөө эн чинь нөгөө бид нар ардчлал тэр сонгох эрх төлөөллийн ардчлал гэдэг чинь ямар чухал вэ гэдгийсээ бол ухрахад бэлэн болж байна л гэсэн. Энэ ингээд судлаачтай ярихаар ийм үнэхээр чочирдмор заримдаа бүр гайхш тасармаар ийм кейс жишээнүүд ярих юм. Бид нар амьдралдаа болохоор тэгсэн штэ гэж ярьчаад энэ үнэхээр өөрөө ингээд асуудал үүсгээ цаашаа явах юм бол энэ одоо тэр ардчлалын хамгийн үнц нь болсон сонгуулийг буруугаар ашиглах гэсэн хэрэг болох гээд байна. Хуулийн зохицуулт нь хэр байдгийг. Тий, яг манад бол энэ санал худалдаа авалтын сонгуулийн өмнөхөн энэ санал худалдаа авалт байж болохгүй те сонгуулийн кампанид ажлын үеэр гэдэг ийм зохицуулт байсан бол сая батлагдсан улс төрийн намын тухай болон сонгуулийн тухай хуулиараа нөгөө санал худалдаа авах хориотой гэж ингэж зааж гисэн. Уулын ч яг сонгуулийн үед байсан л да. Гэхдээ хугацааны хувьд тэр нь 12 сарын 31-ээс өмнө цагаан сарын үеэр нөгөө гишүүд маань нэг уул боо энэ төр өгөөлөдөг гэсэн шүү дээ. Одоо сонгуулийн жил ихснээс хойш энэ санал худалдаа авах ямар нэгэн зүйл үйл ажиллагаа хийж болохгүй гэж хоригдсан. Гэхдээ сая оны өмнө бол те бүх гишүүд одоо тэр нэр дэвшихээр горилогчд те би нэр дэвч магадгүй гэж байгаа хүмүүс бүгдээрээ л бэлэг ямар нэгэн байдлаар сонгогчдод бол маш өргөн хүрээнд тараасан. Тэгэхээр ингэж болохгүй штэ гэдгийг мэдсэн хүн ингэж одоо дүүрч одоо өгцсний дараах юу гэдгийг өгцсний хойно одоо бид нар яриад байгаа. Одоо ийм тохиолдолд тэгвэл энэний эсрэг байр суурьтай байгаа сонгогч яаж энэ асуудалд хандах ёстой вэ?
Ааха. Тэгээ яг ер нь бол өнөөдөр студид би дандаа одоо парламентд байгаа хурлын гишүүдийн өгсөн бэлэгнүүдээс авчирсан. За энд өргөдөөгөө маш олон хайрцагтай юмнууд байна тийм ээ. Тэгэхээр ер нь бол манай парламентын гишүүдийн ерөнхийдөө нөгөө сонгуулийн зардлын тайланг харахад задаргаа байдаг л да нөгөө зардлын тайлан яаж гаргах уу гэдэг. Тэгэхээр тэр нийт одоо жишээ нь 500 юм уу 600 сая төгрөг сонгуулийн хугацаанд зарцуулсан гэж өгсөн тайланда нэр дэвшигч өөрийн хөрөнгөөсөө хэдийг зарцуулсан. Тэр нөгөө таларх нь одоо юу гэдэг дэмжигчтэй нөгөө хандив өгж байгаа хүмүүсээс хэдэн төгрөг одоо өгсөн гих мэтчлийн юм тайлан байдаг юм л да. Гэтэл манад одоо нэлээд олон удаа сонгогдсон парламентын гишүүдээс ингээ харахаар зардлын тайлангаас нь 500 сая төгрөг хэрвээ сонгуульдаа зарцуулсан бол тэрийг өөрийн хөрөнгнөөсөө зарцуулсан гэсэн ийм тайлангууд байдгийг. Уул нь бол нөгөө бид нар улс төрийн санхүүжилтийн энэ суурь зарчим юу байх вэ гэхээр хэрвээ тэр хүний бодлогыг дэмжиж байгаа бол та 1000 төгрөг чамаагүй өгөөд тэ 100000 төгрөг өгөөд бичсэн энэ хүн одоо боловсролын юм уу эрүүл мэндийн нийгмийн хамгааллын асуудалтай энэ мөнгийг зарцуулаасаа гэд эргээд тайлангаа авдаг. Тэр тайлан одоо маш хурдан сонгогчдод нийтэлдэг, ил тод байдаг. Ийм л тогтолцоог бид нар уг нь хүсээд байгаа юм. Гэтэл манад яаж юм гэхээр нөгөө зардлын тайлан дээр олон удаа сонгогдсон парламентын гишүүд. За тэгээд тэр хүмүүс дандаа бизнесээс ямар нэгэн одоо хамааралтай хүмүүс байгаа да. Нөгөө бизнес эрхлэгч байжгаад улс төрд орж ирсэн хүмүүс өөрийн хөрөнгнөөсөө зардлынхаа одоо шууд 100% дааччин гэсэн үг шүү дээ. Тэгээс сонгуулийн кампанид орж байгаа хүмүүс нөгөө хандивлагчаас буюу тэр тойргийн иргэдээс хамааралгүй мөнгө аваагүй хүмүүс чинь яаж юм гэхээр одоо нөгөө ингээ бэлэг тараагаад идэх хүмүүс. Ер нь бол шууд харахад. Тэгээ ингээ харахаар улс төрчид өөрсдөө энийг бол шууд манлайлж одоо хэрэгжүүлж байгаа тийм. Одоо сүүлийн үед бол зарим гишүүд сонгуулийн том тойрогтой холбоотойгоор хийсэн юмтай хүн бол энэ тойрог дээр нэр дэвших боломжтой. Сайн тойрог, сайн ийм зохицуулт байлаа гэд. Гэхдээ би бас хийсэн юмтай хүн учраас нэр дэвшнэ гэж яриад байна л та. Гэтэл хийсэн юмтай гэдгийг тэр хүн юу гэж ойлгож байна гэхээр улсын төсвийн хөрөнгөөр те нөгөө татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийнх нь мөнгөөр өөрсдөд нь ямар нэгэн бүтээн байгуулалт хийчихэд би энийг хийсэн шүү. Энийг тэр гишүүний санаачлагаар хийсэн шүү гэд ингээд хаяг хадаад тавьчихж байгаа нөгөө. Хөшөөн дээр тэр гишүүний санаачлагаар энэ хөшөөг байгуулав гэд барьсан байгаа. Тэгэхээр таны сая ярианд бол мэдээж энэ улс төрийг ингэж гүнзгий судалж байгаа хүний ярианд бол байх л да. Одоо бид нар буруу үйлдэл гэдгийг ерөнхийдөө мэдээд байгаа. Тэгэхдээ өөр хоорондоо бол хэвнэг ярьдаг үг хэлдэг шүү дээ. Таны сая яриад байгаа тойргоо услах. Тойрогтой танигдах, тойрогтой их юм хийсэн хүн. За ингээд сонгуулийн үеэр царцаа аваачих. Огт энэний тухай ойлголтгүй хүн бол юу царцаа аваачих гэд ойлгох болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо ингээд хөвшил болчихоо манайд. Одоо энийг энэ жил бидний амьдралд маш том ялангуяа одоо анх сонгуул өгөх гэж байгаа шинэ залуу сонгогчдгаа 2 дахь удаа 3 дахь гэж байгаа улсуудад ийм. Тэгэхээр энийг хөвшил болгохгүй ялангуяа залуу сонгогчдод хандах энэ дээр одоо бид нар юу хийх ёстой юм бэ? Тий. Ер нь бол яг манад хөвгт сонгогчд буюу нөгөө яг сонгуулийн санал хураах өдөр болоход ер нь их ойртоход хинт саналаа өгөх вэ гэдгээ шийдэж амжаагүй сонгогчд бол нэлээд хувь байдаг. Тэгээд дээрэс нь залуучууд ялангуяа одоо нөгөө сонгуулийн нийт сонгогчийн насны суврагад авч үзэхэд ихэнх массыг эзлээд байдаг л да. Тэгэхээр ер нь бол залуучууд сонгуульд оролцохгүй байна. Ер нь бол санал авах өдрийг, ажлын өдрийг албан ёсоор нөгөө бүх ажлыг одоо чөлөөлж байгаа сонгуулийн өдөр, санал урах өдөр болгож байгаа шүү дээ. Тэгэхэд энэ тохиолдолд саналаа очиж өгдөггүй. Сонгуулийн эрсцийн хувь бол манад ингээд маш буурдаг тий. Яг маш олон ингээл кампанит ажлууд хийгээл байгаа иргэний нийгмийн байгууллагууд. Тэгэхдээ нөгөө яг тэнд сонгуульд ач холбогдол өгөөд жинхэнэ үнэнчээр те тэнд одоо юу гэдгийг мөрийн хөтөлбөрийг нь уншаад очсон. Бодлогыг нь дэмжиж саналаа өгж байгаа хүмүүс хэр байгаа вэ гэд ингээд үзэхээр бас сонирхол л доо. Яг ер нь бол залуучууд улс төрийн одоо жишээлх юм бол өнөөдөр сургуультай очиход ч гэдэг юм уу те гэрээсээ унаад гарахад таны унагийн чинь яаж хязгаарлаж гин автобусны энэ чиглэл хөдөлгөөнийг яаж гин тэгэл одоо энэ амьдрах орчны энэ бохирдолтой холбоотой асуудал бүгдээрээ л улс төрийн шийдвэр гэхгүй юу улс төрчдийн гаргаж байгаа шийдвэр бодлогын хүрээнд л бид нар амьдраад байгаа. Тэгэхээр нөгөө нэг би улс төрийн намаас хамааралтай биш юм чинь тэр нэг сонирхдаггүй гэсэн үг ерөөсөө биш л дээ. Тэгэхээр энийг маш энгийнээр манай залуучууд ойлгох хэрэгтэй. Үнэндээ бол улс төр рүү орж ирж байгаа мөнгөний урсгал болгон тэр болгоныг тайлагнах ёстой гэдэг. Тэр тайлагнах хэмээг бид нар хаанаас олж үзэх ёстой. Тийм боломж байгаа мó. Энэ зүгээр ёстой гэдэг үгнүүд л яваад байгаа мó. Харин тий.
Энэ айгүй чухал асуулт. Ер нь бол бид нар нөгөө иргэдийн оролцоо чухал байх хэвээр тий иргэний нэмийн хяналт байх хэвээр судлаачид хүмүүрийн л оролцоо чухал гэж яриад байдаг. Гэтэл яг тийм бодит байдлаар байж чадахгүй байна. Яг нэг бид нар сонгуулийн өмнөх нь л энийг яриад байна л да. Гэтэл сонгуулийн буюу тий сонгогчийн боловсролын асуудал чинь 4 жилийн тутамд ерөөсөө байнга хийгдэж байхад ёстой. Зөвхөн сонгогчийн боловсрол гэхгүй улс төрийн боловсрол тий хууль эрх зүйн боловсрол гэдэг ч юм ингээд маш олон асуудлуудыг бид нар байнга тогтмол хийж явах хэрэгтэй. Гэтэл энэ дээр тэгж ажиллаж чадахгүй байгаа. Яг одоо бол энэ удаагийн сонгуул нь өөрөө бүсчилсэн том тойрог. Тэгээд бид нар чинь нөгөө олон гишүүнийг сонгох хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр нөгөө сонгогч руу чиглэсэн маш олон мэдээллүүдийг өгөх хэрэгтэй. Жишээ нь тэр олон мандаттай том тойрог дээр би хэдэн хүнийг сонгох хэрэгтэй юм, тийм ээ? За дээрэс нь сонгогчийн нөгөө бүглэх саналын хуудас маань өөрөө ямар том болж ирж байгаа юм бэ гэдэг нь хүртэл чухал байхгүй юу? Өглөөнөөс эхлээд нөгөө орой дуусах тэр саналын цаг дотор олон хүн бөглөөд ирэхээр нөгөө сонгогчд маань бас багтаж орж чадах нь. Ялангуяа манайхан ч нөгөө оройхон тишээ олоод ирэхээр л санал хураах байрны гадаа очрлол эхэлдэг штэ. Тэгэхээр тэгсэн тохиолдолд угаасаа амжихгүй. Тэгэхээр манай сонгогч руу хандсан одоо иймэрхүү маш наазахын мэдээллүүдийг бид нар тогтмол хүргэх ёстой. Тэгээд сонгогчд ч гэсэн заавал сонгуульд өгөхөөр энийг ойлгоод би хизээ саналаа өгүүлээ. Нэрээ хин манай тойрогтой авлаа гэж явахгүйгээр хариуцлагатай байх хэрэгтэй байгаа юм. Түрүүн та ярьлаа ч ижил гарнаас эхлэх ёстой гэдэг шиг пост коммунист орнуудын тоонд бид нар ордог. Одоо пост коммунист орн байсан л гэж Монголын тухай ярьдаг. Энэ улсууд энийг одоо яа даван туулж байна. Бид нэр энэ бусдын туршлагыг дугуйг нөгөө шинээр бодож олох шаардлагагүй бусдын туршлагыг яаж хэрэглүүл зүг байдгийг. Тий. Яг нь ижил төвшөнд байсан улс орнууд бүр хөгжөөд те одоо цахим ардчлал гэдэг юм уу нөгөө иргэдээ бүх зүйлд оролцуулах оролцоонд бүр гайхалтай төвшөнд хүрсэн юм улс орнууд байна. За яг нь мэдээж хэрэг бас хойгуур явж байгаа улс орнууд ч байна л да. Монголын хувьд бол бидэнд нөгөө бүх зүйл боломжтой байсан байгаад байгаа юм те ардчлалыг маш амжилттай хэрэгжүүлж чадсан, эхлүүлж чадсан. Гэхдээ яг дунд нь бол бид нөгөө алдчихлаа. Тэгээд энэ юун дээр алдчих вэ гэхээр нөгөө яг таны өмнөх асуулттай холбоотой байхгүй нөгөө мөнгө улс төр хоёр хоорондоо холбогдоод улс төрийн би төрд гарснараа ямар нэгэн эрх ашиг надад гарч ирэх юм байна гэдэг нэг ийм сонирхол, далд сонирхол тэр нэр дэвшигчид улс төрийн намуудад тэ парламентын гишүүн болсон хүмүүстд гарч ирснээрээ бид нар алдцсан. Одоо чинь манайх авилгын индексээр нэлээ хойгуур байр эзэлж байна. Ардчлалын индекс бол ардчлалыг бид нар хэр чанартай сайн бэхжүүлж чадсан бэ гэдэг үзүүлэлтээрээ бас хойгуур ингээл орчдөг. Тэгээд нөгөө нэг бизнес эрхлэгчдийн таатай орчныг яаж бүрдүүлсэн, хүний эрх хэрэгчлөөний индексийнхаа хувьд гэдэг ч юм уу. Ингээл бүх зүйл дээр дандаа ингээд хоошоо ухралт хийгээд байгаа нь өөрөө тэр төрийн бодлого яг оновчтой явж чадчихна уугүй юу гэдэг л асуудал байгаад байгаа. Тэгээд нөгөө авилга улс төр мөнгө ингээ хоорондоо холбогдоод ирэхээрээ одоо бид нар сайн ярьж байгаа шүү дээ нөгөө улс төрчид болон тэдний хамаарал бүх этгээдүүд ямар нэгэн байдлаар төрийн одоо маш бага хувийн хүүтэй зээлэнд ингээл очиод орчдөг те маш их хэмжээний нүүрсийг одоо бүртгэлгүй гаргаж ийн гэж гих мэтчлийн энэ бүх зүйл чинь уг нөгөө ард иргэдийн төлөө бидний төлөө зарцуулах ёстой байтал тэнд нэг хэсэг ашиг хонжоо хайсан хүмүүс л тэгээд байгаа нь өөрөө маш буруу. Одоо жишээ нь гэх юм бол хоёлаа ингээд хин нэг нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажилтнанд мөнгө хандивлаа гэж бодъё л та. Тэр хүний одоо тэр дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр бодлого надад үнэхээр таалагдсан. Тэгээ мөнгө хандивлаа гэхэд миний нэр устай хэдэн төгрөг яаж хандивсан бэ гэдг нь 24 цагийн дараа одоо нөгөө нээлттэй сайт дээр л мэдээлэгдэл би тэрийг ороо харцдаг. За тэгээд тэр одоо мөнгө маань яаж зарцуулагдсан бэ гэдгээ би бас ороод хардаг. Ийм л хурдан шуурхай байдал одоо уг нь чухал юм байна. Гэтэл манад бол тэр нь бас оновчтой биш байгаад байна. За яг оновчтой биш гэж юу н байгаа мó? Хариуцлагын тооцож чадахгүй байна л да бид нар тий. Зарим нэг намууд дээр нөгөө тайлангаа өгөөгүйгээд дансанд байгаа мөнгийг улсын орлого болгож исэн тохиолдол кейсүүд байгаа. Гэхдээ тэр бол тийм их айхтар юм асуудал болоогүй. Зөвхөн нөгөө сонгуулийн санал хураах үеэр машинтайгаа мөнгө авч яваа баригддаг ч гэдэг юм уу те эсвэл одоо ингээд ийм айхтар саналын худалдаж авах кейсүүд гаргаад байгаа энэ тохиолдолд бид нар хариуцлага тооцож чадахгүй зүгээр л яриад л өнгөрч байгаа. Тэгэл нөгөө сонгогчд маань та нар анхаараарай уул нь юм байх ёстой шүл гэдэг юм хийгээд байгаа. Гэтэл манай нөгөө хин энд ард нь ингээд хожоод үлдээд байна гэхээр намууд улс төрчид нэр дэвшигчид
хожоод л байгаа байхгүй юу? Хуульд байхгүй зүйлийг 12 сарын 31-ээс өмнө хараачихаар болчихж байна. Нөгөө иргэдтэй ч одоо тэр оноо авчиж байна те. Тэгээ бас нэг хідэн одоо санал кармалах гээд байгаа мó гэдэг ч юм уу те. Энэ арга ер нь яаж нарийсж чинь гэд хэлчихвэл нэг гэмт хэрэг шиг болчихоогүй юу? Үгүй. Нарийсж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь хуучин уул баав өгөөл юм уу те. Ямар нэгэн одоо манай нэр дэвшигч нөгөө маш их календар өгдөг. Хуанлын өгдөг те том юм плакаттай өөрсдийнхөө зурагтай календарнуудыг ингээл өгчдөг. Тэгэл айл яг нь хэрэгтэй юм болохоор тэрийг нэг хэрэгжилдэг. Тэгээд залуучуудад нөгөө ахлах ангийн сурагчдад маш их ийм эсэлтийн ерөнхий шалгалтын бэлддэг ийм тестийн номнууд өгдөг. Өөрсдийнх нь зурагтай, үгтэй, бичигтэй те захиастай. Тэгэл тэр хүн одоо тэр нөгөө залуу сонгогч штэ анхудаа саналаа өгч байгаа хүмүүс тэр одоо хүний зурагтай номыг л ингээл үзээл тэр нь гэхдээ аюу хэрэг болдог ном гэж байгаа. Энэ хүмүүсээс асуухаар. Тийм. Тэгэхээр гих мэтчлийн ийм арга тактикуудыг хэрэглээд байгаа нь өөрөө нөгөө танигдах ямар нэгэн байдлаар нэрэл одоо тэнд тогтоолгох нэг л аргыг хэрэглээд байна шүү дээ. Тэгээд энэ санал худалдаа авалтын хэлбэрүүд яаж юм гэхээр зөвхөн ийм бодит бэлэг өгөхөөс илүү амлалтууд өгдөг. За яг хаа ажилд хүүхдийн ажилд оруулж өгнө те ямар нэгэн одоо сургууль соёлд оруулж өгнө гэдэг ч юм уу. За тэгэл одоо зарим гишүүд бол орон нутгтаа нөгөө очоод морины уралдаан зохион байгуулж ийн ямар нэгэн тэмцээн уралдаан хийж ийн эмчнэрээр үзлэг хийлгэж тий үсийн засч өгж ийн шүдийн янзалж өгж ийн те дээрэс нь одоо спортын урлагийн маш олон тэмцээнүүдийг залуучуудын донд орон нутгийн иргэдийн донд зохион байгуулж ийн тэгээд тэр тэмцээнүүд дээр суглаа зохион байгуулаад 50-100 мянган төгрөгийн хонжууртай суглаа ингээд өгчдөг. Одоо ингээд бодохоор бид нар нөгөө манай улс төрчид ямар их дорой байгаа те яг тийм юм хийж улс орныг хөгжүүлнэ. Тэгээд тэр нь ийм буруу бохир технологи байгаад байгаа үед бол бид бас адилхан сонгомооргүй л байгаа байхгүй юу. Гэтэл ийм одоо сэтгэхүйтэй те улс төрчид намууд өнөөдөр одоо энэ студид авчирсан бэлэгнүүд бол дандаа манай одоогийн их хурлын гишүүдийн өгсөн бэлэгнүүд байгаа шүү дээ. Тэгээд нөгөө гарт баригдах болон баригдахгүй маш олон төрлөөр. За дээрэс нь таны сая хэлсэн нөгөө амлалт. Хэрвээ би дахиад сонгогдох юм бол одоо нөгөө энэ хөрөнгөн зарцчаад байгаа те энэ сургуулийн юм уу спорт цогцлбарын барилгын мөнгийг би шийдүүлээд яг ирнэ. Тэгээд энийг 25 он 26 онд яг ингээд бариулаад дуусгачна гэдэг ч юм уу. Иймэрхүү амлалтуудыг өгөөд ингээд орон нутгаараа уулзалт хийгээ яваад байгаа юм л та. Тэгээ энэ чинь болвол намайг сонгоорой. Би төсвийн мөнгөөр одоо нэг ийм юмыг танд хийгээд өгчнө гэсэн л бас нэг аргал болчиход байгаа. За яг та хоёрын яриа бол энэ нөгөө нэг санал худалдаа авах ерөөсөө тийм улс төрийн сонголт хийхэд нь ямар нэг байдлаар нөлөөлөх гэсэн янз бүрийн одоо бохир гэхүү тийм технологиг ялгаж салахад туслах гэдэг юм л та. 2020 оны улсын хурлын сонгуулийн үеэр нэг төрийн бус байгууллага бас энд нь авилгатай тэмцэх газар оролцсон юм байлээ шүү дээ. Саналаа худалдах үгүй, хуурдах үгүй гэдэг хөдөлгөөн. Үр дүн гарсан уу? Энэ яг хаа нийгэм улс төрийн боловсрол гэдэг манай энэ төрийн бас байгууллага л да. Бид нар яг хаа энэ 2019 онд улс төрчдийн гарын бэлгийн үзэсгэлэн зохион байгуулад тэгээд дараа нь сонгуулийн өмнө саналаа худалдахгүй, хуурдахгүй гэдэг ийм аян зохион байгуулсан цахим аян. Тийм. Тэгээд энэ аяны хүрээнд бол нөгөө улс төрчдийн тэр санал худалдаж авдаг маш олон хэлбэрүүд байдгийг шүү. Сонгогчдод юу анхаарах хэрэгтэй юм бэ? Хариуцлагатай сонголтоо хийхин тулд та минь ингээд өгөөч гэдэг нэг юм аяныг хийсэн байгаа. Тэгээ энэ бол бас хөөрхөн идэвхтэй явсан. Ягаад гэвэл сонгогчдын нас гэдэг ингээд улам бүр залуудж яадаг, араасаа төрж орж ирдэг. Энэ жил 18 хүрсэн хүүхдүүд хэд байгаа вэ гэж бодохоор энэ болгонд л ажиллах хэрэгтэй болоод байна л да. За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол одоо сонгуулийн хуульд нэлээд өөрчлөлтүүд орцсон. За угаасаа үжил баримтлал, үжил санаагаа нэг намд өгсөн хүмүүсийн тухай бол одоо тэднэрт нөлөөлөх тухай яриад яах вэ? Тэгэхдээ тэрий чинь бол улс төрчид хармааны санал гэж боддог те. Хармаанд ч ороогүй, хаан ч ороогүй, яахаа мэдэхгүй байж байгаа хүмүүсийн энийн дээр улс төрийн нам өөрөө бид нар одоо жишээлх юм бол манай сонгогчд бол ийм бэлэг өгөхгүй, энэ сангийн бойфер өгөхгүй ч гэдэг юм уу. Ийм юмгүйгээр явж байгаа тэр тэгж явах хүмүүсээ одоо бид тэр нам энэ тэр өөрсдөө яагаад энэ тал дээр ингээд санаачлаг гаргахгүй. Яагаад үг гэхлээр ерөөсөө улс төрийн намын санхүүжилт ил тод байх ёстой гэд эхлэхээр л одоо та нар ч гэсэн тэгж ярьд юм биш үү? Энэ дээр бол улс төрийн намын улс төрчдийн эрд зориг хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу? Бүр эрд зориг штэ.
Тэгэхээр одоо тэр эр зориг нь хүлээх юм одоо яах юм бэ? Аха. Уг нь бид нар айгүй олон жил хүлээлээ л дээ тий. Ер нь бол ямар нэгэн хилцүүлэг одоо арга хэмжээ хийхэд ус төрчид намууд маань өөрсдөө яриад оролцоол тий. Ийм байх хэвээр ил тод байлгая. Манайх ингээд манлайлъя гэд ингээ ярьж байгаа юм бодит төдөлөөр хэрэгжүүлж чаддаг байхгүй. Тэгээ яг бодит төдөл дээр нөгөө хэрэгжүүлээд эхлэх юм бол өөртөө магадгүй унчих ч юм уу те нөгөө хүрэх ёстой суудлынхаа тоондоо хүрдэггүй ч гэх юм уу те саналыг алдчих магадгүй гэдэг. Гэх мэтчлэн иймэрхүү асуудлууд мэдээж хэрэг бодлогын хувьд нам л юм чинь байгаа. Гэхдээ яг бид нар одоо шинээр нэр дэвшиж байгаа те одоо магадгүй парламент судлал улс төрийн намууд одоо яг энэ тойргийн онцлог нь нөгөө улс төрийн намууд эвсэл болж орох боломжтой олноороо эвсэл болох бах. Тэгээд биданер дэвшигчд гэдэг ч юм уу ингээд ирэхээр нөгөө тэр хүмүүс сонгогдох боломж нь баг гэд түрүүн бид нар ярьсан шүү дээ. Нилээн их ажиллаж байж дээрээс нь сонгогчд энэ дээр хариуцлагатай бас зөв хүнээ сонгоё л гэж бодож байгаа бол одоо тэр зүйлүүдийг харах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр нөгөө бүгд ижил тэгш гараанаас гарч чадахгүй гэдэг нь ойлгомжтой байна. Тэгээ яг бид нар цаашид тэр намууд одоо тэр нэг намын эр зойр, намын манлайлал чухал гэдгийг л одоо хүлээж байгаа. Яг манай намуудын хувьд бол нөгөө дээрээс доошо бүтцтэй буюу одоо намын удирдлага, намын анхаарчнаас хэн одоо нэр дэвших вэ гэдгийг одоо шийдэд байгаа тохиолдолд бол нөгөө улс төрийн намд заавал байжгаад олон жил тэр анхаарчтанд ажиллаж байгаа тэр тойрогтой нэр дэвшиж байгаа биш. Гаднаас хүн авчираад нэр дэвшүүлээд байна шүү дээ, тий. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө намын тэр бүтэц зохион байгуулалтын хувьд ч гэсэн бид нар уган шинжлэхдэх ёстой гэдгийг судлаач зөндөө л хэлдэг, тий. Ямад ч гэсэн өөртөө нэг яриад идэх хэрнээ яг тэр санал авах процесс дээр дөхөөд ирэхээрээ л тим шийдвэрүүдээр л гаргаад яваад байна л да. За ингээд ярилцлагын маань цаг дуусах төгч байна. Ер нь дуусч байна. Тэгэхээр одоо ийм яриануудыг ялангуяа судлаачдын энэ хараал тус байр суурийг бол үзэсгэлэнт хүргэж ялангуяа залууч сонгогчдод бэлтгэх нь бол энэ үндэсний олон нийтийн радио телевизийн үүргэлдээ тийм ч учраас иймэрхүү яриа хүргэжээ гэж бодсон юм. За одоо тэгээд танаас бүх юм шалтгааллах гэдэг нь таал хариуцлагатай байгаараа гэд тэгээд энэ одоо энд байгаа нэг бичэн аваад саналаа худалдахгүй байх тухайл бид нар яриад штэ. Тэгээд эцэст нь ер нь сонгогчийн өөрийн тэр хариуцлагыг дээшлүүлэх одоо ямар үйл ажиллагаа байдгийг. Та хариуцлагатай бай гэд ингээд телевизээр яриад ингээд ах нэг хэрэг. Уул нь бол бид нар өнөөдөр ямар нийгэмд амьдрах боломжтой байсан. Тэгээ одоо яаж яг амьдраад те бас нэлээ хөрхэн зүдэрч штэ те. Тэгэхэд л одоо эн чинь ерөөсөө л нэг улс төрчдийн гаргаж байгаа бодлого шийдвэрлэл бидний амьдралд нөлөөлөд байгаа гэдгийг л харах хэрэгтэй. Дээрээс нь бас нэг чухал санаа юу вэ гэхээр орон нутгийн сонгуул бид нар бас хийдэг те. Нэг тоодог юм шиг тоодоггүй юм шиг сонгуул. Гэтэл тэр сонгуул маш чухал. Орон нутгийн сонгуулийн тухай хуулиараа нөгөө заавал сонгогчдын эрс 50% байж тэр сонгуул хүчин төгөлдөр байх биш. Тухайн сонгуульд ирсэн нийт сонгогчдын санал нь өөрөө хүчин төгөлдөр гэж үзээд нэр дэвшигчд болол эрдэнэ хурлын төлөөлөгчд болол сонгогдоо явдаг болчихсон. Тэгэхээр энэ дээр маш аюултай юм байгаас тэ нөгөө бид нар сонгуул чинь маш чухал шүү. Олон хүний саналыг авч иж төлөөлөгч биднийг төлөөлөх юм а гэдэг байтал бид нар нөгөө орон нутгийн сонгуульд угаасаа ирсэн хангалтгүй байдаг учраас ийм аргыг хэрэгэлсэн байгаа байхгүй манай эрх баригчид. Тэгэхээр сонгуулаа бид нар тоодог байя. Одоо угаасаа энэ тойрог нь ямар учиртай юм, би хаана саналаа өгөх юм. Нэрээ манайх одоо би хэдэн хүнээс нэр дэвшигчийг одоо дугуулах хэрэгтэй. Миний саналын хуудас хүчингү болохгүй тул би тэнд нөгөө нэг ядаж 10 хүнээ ингээ бүрэн тоолоод дугуулчих юм уу те. Иймэрхүү зүйлүүдийг хийх хэрэгтэй. Дээрээс нь залуучууд нөгөө ажлын өдрийг те бид нар ийм санал хураах өдөр болгож байгаа учраас бүгдээрээ сайхан ажил төрлөө зохицуулаад хэрвээ тэр 6 сард өөр газар байхаар бол сонгогчийн шилжилт төлөвлөгөөний хийлгээд ингээд саналаа өгөх одоо нэн шаардлагатай шүү. За дээрэс нь энэ хүмүүс те улс төрд ямар нэгэн бохор технологи хэрэгжилжсэн хүмүүс байна уугүй юу? Хэр зөв хүн байна? Бодлого нь юу байна гэд бүрийн хөтөлбөрийг сайн харах, унших ийм шаардлагатай шүү л гэж захимаар байна. За тэгээд таны хэлсний дараагаар бол ер нь бол бид нар сонгуульдаа ирээч гэж гуйлгахгүй. Ягаад гэвэл бид нар энэ улс төрийн бодлогыг зөв байх, зөв улс төрчдийг зөв байлгах
шударга байлгах, зөв шийдвэр гаргуулах одоо үүрэг нь биднэрт бас эрх мэдэл нь байгаа байхгүй юу? Яг энэ сонгуулийн үед л биднэрт оногдож байгаа. Энийг дахин хэлээд байхад илүүдэхгүй байх гэж бодож байна. Ингээд бүр цаг зав гаргаад энэ бэлэг сэлтүүдийг цуглуулад энэ зүгээр л сануулга юм. Бидний яриа цаашдаа өөр сэдвүүдээр ер нь энэ талаар өрнөх байх гэж бодож байна. Маш их баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. Бодлогоор өндөрлж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол Улсын их сургуулийн улс төрийн тэнхимийн дэд профессор доктор Эрдэнэ Далаа оролцлоо. Анхаарал үзсэн та бүхэнд баярлалаа.